Вау. Харсан өрөмтэй Мадонна. Гой зохиол шүү. Далаа бол зөвхөн хүн харахад бол зөвхөн усал харагдана. Гэтэл дотор нь бол ёстой уул байгаа. Чи ой мод байна. Загас гэд үнэхээр нөгөө нууцлаг гайхамшигтай ертөнц. За сайн байцгаана уу? Доржин болорт туяа. Миний бие Италийн Сицили арал дээр байрладаг Сиракуза хотоос дараагийнхаа номын тухай подкастыг явуулахад бэлэн боллоо. Туркийн зохиолч Сабахатын Алигийн Арьсан хүрэмтэй Мадонна хэмээх онц сонирхолтой хайр дурлалын тухай роман байна. За энэ номыг болохоор зэрэг би энэ 2020 оны эхээр 1-р сард бол өөрөө уншсан. Тэгээд Италид амралтаар ирэхдээ найзаа Савитрид загсан болохоор зэрэг энэ номоо авчирч шуулаад гийн сүүлчийн хуудсыг өнөөдөр өглөө буюу 2020 оны 7-р сарын 14-ний өглөө бол уншиж дууссан байгаа. Өчигдөр эхлээд тэгээ өнөөдөр өглөө дууссан. Тэгээд энэ номын тухай хөөрөлдөхөд бэлэн боллоо. За Савитри яраарай. Надад энэ ном маш их таалагдсан. Энэ одоо хайр дурлалд учирсан энэ хоёр хосын хоорондоо ярьсан тэр философи эдгээр маш их таалагдсан. Чамд юу бас таалагдсан гэсэн бэ? Тийм. Угаасаа энэ ном ер нь бестселлер болохоос өөр аргагүй айгуу тийм сайхан зохиол тий хайр дурлалын тухай маш сайхан зохиолын нэг хүний сэтгэлийг үнэхээр хөглөж догдлуулсан бас эморуулдаг, бас гониглуулдаг. Би бол одоогоос баг хагас жилийн өмнө уншсан болохоор зэрэг жоохон одоо нөгөө сэтгэл хөдлөлт энэ номоос төрсэн сэтгэгдэл тэр нөгөө хамаг эмоц бол тодорхой хэмжээгээр унтарчаад байна. Тэгэхээр зэрэг чимэн л одоо яг гол юмыг яа чамаг ярангуут л би одоо нөгөө нэг нарийн деталуудыг бол санана. Тэгээ энэ гадаад ертөнцтэй аягүй зөрчилтэй залуу тий эхлээл. Өөрийнхөө ертөнцтэй амьдардаг маш их айгуу дотгошоогоо эмэгтэй хүний нүүрлүү өдрөөсөө харж чадахгүй үуч хэлж чадахгүй. Аав нь савнгийн үйл барууны технологийн савнг одоо өөрийнхөө үйлдвэрлэхэд герман руу сурахаар явдаг. Их өвөрмөц хүндэг. Зураач болохгүй сурж яснаа. Тэгээ болдгоо шүү дээ тий. Тэгээ энэ хүний ертөнц бол өөрөө маш өргөн мөртлөө. Яг далайг харахад зүгээр л нэг юм усал ингээд мелис усал байна. Гэтэл далайгийн чинь дотор өстө нэр ямар их амьдрал амьдрал ерөөсөө эмоц. Тэгэл тэр чинь хооронд нь тэр ургамал бүх юм байгаа. Уул хад хүртэл залуу далайд байдаг. Тэр энэ залууг бол би ерөөсөө далайтай л би зүүрлэж байгаа байхгүй юу. Гэтэл энэ далайг заяа давалгаалуулж чадж байгаа нэг үйл явдал болсон зураг. Өөрөө нөгөө маш их ном уншдаг. Маш олон хүн эмэгтэй хүмүүсийн нөгөө эмоцийг өөрөө одоо юу гэх юм тайлж уншдаг. Уншиж чаддаг. Гэтэл тэр номонд нь өөрийнх нь тэр нөгөө номноос олсон тэр өвөрмөц эмэгтэй тэр эмоцийг тэр зурган шингээсэн байгаа байхгүй юу. Тэгээ тэрнийг хараад дурлаад өдөр болгон ирж ингэж хардаг байсан байгаа. Хамгийн гол нь энэ юу таалагдсан гэвэл энэ хоёр хүн те ингээ уулзалтаад хоорондоо ярьж байгаа тэр үзэл бодлого ингээд нөгөө хүүхэн чинь яриад тэр хүүхэн энэ залууг ингээ нээгээд өчөж байгаа байхгүй юу. Нүүрлүүн хардаг болж гин. Өөрийнхөө үзэл бодлыг бүх хүнээс нуудаг байсан хүн чинь хамаагүй ингээд өөрийгөө илэрхийлээд яриад те харин тийм ээ. Наад хүн чинь бүр өстө бүр арай хэтэрхий юм дотгошоо одоо яаж өссөн. Уул нь энэ хараа Арьсан өрөмтэй Мадонна энэ Сабахатын Али чинь бол Туркийн зохиолч. Тэгээ энэ романы маань энэ үйл явдал болохоор зэрэг дайны өмнөх Герман улсад 1930-ад оны тэг дэлхийн 1-р дайн, дэлхийн 2-р дайн хоёрын хооронд болж байгаа 1930-ад оны Берлин хотод болж байгаа үйл явдал байхгүй. Тэгээд зохиолын гол баатар Ральф Эфенди үлээ те. Ральф Эфенди ч үлээ. Энэ залуу маань болохоор зэрэг тэр нөгөө Туркийн одоо дунд зэргийн амьдралтай айлын ганц хүү 3 эгчтэй ч үлээ те. Айлын ганц хүү аав нь нөгөө нэг
аав нь ганц хүүгээ нөгөө үйлдвэрээ савангийнхаа үйлдвэрийг уламжилж өвлүүлж үлдээхийн тулд савангийн үйлдвэрийн чиглэлээр сургахаар Герман руу явуулж байгаа. Тэгээ Германд байх нэг жилийн хугацаа ч үлээ нэг 2 жил болдог үлээ, жил гаруй ч болдог үлээ, тийм болдог. Тэгээд тэр хугацаанд л энэ нөгөө насан туршийнхаа хайртай учирчж байгаа байхгүй. Зурган дээрээс харсан хүүхнийг хараад дурлцдаг. Зураач эмэгтэй өөрийнхөө хөргийг зурсан байгаа байхгүй. Тэгээ айгуу сонь зургийг хараад дурлаад тэгээд түрүүний болсон үйл явдал. Хоёр нөгөө нэг урлагийн мэдрэмжтэй хүний л нөгөө хүүхэн тэрийг нь ил гаргаад тэгээд залууг бол нээгээд ингээд юм цэцэглүүлчихэж байгаа тий. Тэгээд хинт ч ярьдгүй юм аа нөгөө хүүхэндээ л ярина, хинт ч илэрхийлж гаргаж байгаагүй юм аа хүүхэндээ л яар илэрхийлнэ. Тэгээд залуу бол анхны харцаар дурладаг, зургнаас нь болол тэгэл хүнийг нь харахаар бүр их дурладаг. Хүүхэн болохоор дурладгүй юм тий. Дараа нь сүулт дурлаж байгаа юм чи бүр. Өөрийнх нь тэр энэ залуу хүүхэн яагаад дурлчих гэж бодож чинь чи тэрийг. Яг энэ нөгөө нэг хүүхэн бол ер нь дасаж дурлсан. Бусад хүүхнүүдээс бас нэлээд өөр юм. Харж байгаа юмыг харж байгаа ертөнцөг, өнцөг одоо жишээлбэл мэдрэмж. Тий. Эрэгтэй хүмүүсийг бол юу гэж харддаг вэ? Ямар ч эмэгтэй хүн дур хүсэлдээ таачаадсан эр хүн зүгээр. Posso chiederti un favore se dopo la macchina tua è quella lì bianca. La puoi mettere un po' più avanti. Тэг их сонин өнцгөр бүх юмыг хардаг. Тэгээ байгальд маш их хайртай. Айгүй олон юмн дээр энэ хоёрын тэр бодол, хүсэл бүх юм ингээд давхартаад байгаа байхгүй юу? Харин яг нэг энэ хүмүүсийн хүмүүс найзлахад хүртэлтэй ижил хүмүүсийн хүмүүс найзлахад хүртэл яг нөгөө сонирхол ертөнцийн огтлцол давхцал их байх тусмал хүмүүст илүү ойлголцол илүү хялбар болно тий. Гэхдээ эсрэг бодол нөгөө амьдралыг баяжуулна шүү. Яг үнэн. Тэгэд бас ингээд бүгд ингээд адилхан болчихвол бас боорно шүү. Тий. Одоо энэ хүүхэн чинь өөрийнхөө талаар эхлээл маш их танилцуулна. Тэр гэж надад чи ер нь эр хүнтэй асуудалтай уу? Харин тийм байхгүй. Айгу бүх эрэгтэйчүүд дандаа одоо мань хашрыг бүр гонсоолгосон. Наа чинь бол манай райф бол хүүхэнтэй найзалж үзээгүй, эмэгтэй хүнийг мэдхгүй, ээжийг л мэднэ, хоёр эгчийг л мэднэ те баг тийм хүн. Гэтэл манай арьсан өрөмтэй Мадонно бүсгүй бол маш их олон янзын эрчүүдтэй найзалсан. Тэгээд тэр харилцаа болгоноор эрчүүдийн талаар баг сэтгэл нь ингээ гутцсан те энэ эрэгтэй хүн гэж ерөөсөө шал дэмий юмнууд. Яг энэ өөрөө нөгөө эрчүүдтэй ерөөсөө холбогддог залуу хүүхэн байхгүй юу? Тэгээд өөрөө анх танилцуулахдаа ингэж хэлж байгаа байхгүй юу? Одоо эрчүүд ингээд нөгөө нэг дайр төрмгий ингээд дайрах гэдэг. Тэр нь би ерөөсөө дургүй гэж байгаа байхгүй юу? Тэгээ энэ залуу чинь өөрөө амар хайртай болохоор өөрийгөө бариад айдсаар нөгөө хүн рүүгээ ойртохгүй яваад байгаа. Нөгөө хүнийхээ хүсэл, эрмэлзэл бүх юмыг нөгөө нэгдүгээр тавь нөгөө эмэгтэй шийддэг ш. Тэр эмэгтэй бол ингээл дургу ч юм уу нөгөө ерөөсө дурлахгүй байгаад байсан чинь баг ер нь яах гэж манай райфтай одоо дотносох нэг хүнжилд орох шийдвэр гаргасан бэ гэхээр зэрэг би энэ хүнд ерөөсө дурлахгүй байна. Энэ хүнд одоо ер нь дурлах эцсийн найдвар энэ одоо ор хүнжлийн асуудал дээр байж магадгүй гэд хүүхэн өөрөө шийдэд нөгөө залуугийн чинь гэртээ бараг авчираад ингээ унтдаг. Тэгээ унтсан чинь бол хүүхэн унтсны дараа яадаг үлээ хүүхэн чинь нөгөө дургуугаа мэдэрч байгаа байхгүй юу? Бүх юм гэрэн бүрсээ хүүтэн болоод энэ хоёр чинь тэгээд би чам дурлахгүй юм байна. Одоо эцсийн найдвар бол энэ байла. Гэтэл чамтай би унтаад яах нь гэсэн чинь ерөөсө унтаад ч би чам дурлахгүй юм байна гэж хөөчдөг тий. Тэгээ нөгөө залуу чинь хөөх юм тэр сэтгэлийн тэр нэг хямралыг тэр залуугийн тэр нэг хямралыг энэ зохиолч үнэхээр гаргаж байгаа байхгүй юу? Гүүгээд л тий мэдрэмжтэй. Тэр доторх айгүй мэдрэмжтэй залуу яг энэ зохиолч өөрөө тэр миний бодлоор торгон мэдрэмжтэй болоод энэ залууг өөрөө ингэж гаргаж байгаа байхгүй юу. Тэгээ энэ залуу өөрөө ийм хүн байхгүй юу. Хитэн өдөр араас нь гүгээд сүүлдээ энэ хүүхэн чинь эмнэлэгт хэвтсэн байгааг нь мэдэнгүүтээ энэ эмнэлэгт нь ингэж очиж өдөр болгон сагж байгаа байхгүй юу. Тэгээ энэ хүүхэн толгойн одоо юу дурлсан гол шалтгаан нь юу вэ гэвэл за чи энэ надаас явсан 5 хоногтой юу хийснээ одоо яар гэж байгаа байхгүй эмэгтэй хүн. Тэр эмэгтэй. Тий. Тэгээд нөгөөд чинь залуу чинь бүр бүх юмаа өнгөтөр ярьж байгаа.
Оргоор нь ярьчих. Оргоор нь ярьчих байгаа. Ямар цензургүй ярьчих. Тий. Тэгээд нөгөө хүүхэн чинь тэндээс тэгж байгаа. Би өөрийнхөө асуудлыг ойлголоо. Би айдастай юм. Би хүнд итгэдэггүй, эрэгтэй хүнд итгэдэггүй айдастай байсан юм байна. Аа тий. Тэгээд тэндээс эхлээд дурлчих. Аа яг үнэ, яг үнэ. Хүүхний сэтгэлд нь ингээд хувьсгал гаргаад энэ бол миний хайр дурлал, энэ хүний дурлалтай асуудал биш. Миний айдаснаас өөрийгөө олж байгаа байхгүй. Өөрийгөө олоод авангуудаа бүх бие сэтгэлээрээ бүгднгээр нь нэгдэж чадчих. райфд зурлаж байгаа Яг байхгүй үнэ. тий. Айгуу гоё. Тэгээ энэ яра эмэгтэй хүний ер нь ингээд энэ хүний дотоод сэтгэлд ямар хувирал өөрчлөлт гарч ийнө гэдгийг харгалчихж байгаа тий. Тий. Тэгээ ер нь ямарваа нэгэн асуудал гарангууд хүн ер нь өөрийнхөө өнцөг рүү хараад Дотоод сэтгэл дотоод сэтгэл рүүгээ хараад тэр бидний хэрэгтэй байгаа. тий, бидний дотоод сэтгэлийн тусгал гадна байдгийм аа, гадаад ертөнцид байдгийм аа гэдгийг л хүн ойлгох хэрэгтэй биш. Нөгөө хүнээс хайх биш, өөрөөсөө хайх хэрэгтэй. Голцоо бид нар чинь нөгөө гадаад ертөнцөөсөө хайгаад Эсвэл нөгөө хүнээсээ хайгаад тий, нөгөө одоо чи райфаасаа хайхгүй энэ хүүхэн өөрөөсөө хайснараа өөрийнхөө аз жаргалыг энэ хүүхэн бас олчиж байгаа. яг тийм байна. Өстой гоё хэллээ. Тий. Үнэхээр тэгээ энэ хүүхний юмыг харах үнцэг айгүй өндөр. Одоо жишээлбэл энэ хүүхэн бол тэр нөгөө нэг юг тэр сэтгэлийн тэр нөгөө нэг оюуны сэтгэлийн тэр спиритийг дэмждэг. Одоо хүүхэн ойлгодог. Тэгээд өөрөө тэгж байгаа хэрвээ надад энэ спирит онгод байхгүй бол би одоо баг одоо миний амьдрал бол амьдрал биш гэж байгаа байхгүй. Тэгээ би зураач хүн болохоор юу? Тий, өөрөө хөгжимчин, зураач. Тэгээд энэ хүүхэн чинь болохоор ингэж байгаа. Хэрвээ би яг мөнгө төгрөггүй бол би биеэж хүмэлчихнэ. Энэ бол зүгээр миний бие. Гэтэ би тэр оюун санаа тэр оюунлага би өмлөхгүй гэж байгаа байхгүй. Оюун санаагаа хязгаарч юу? Худалдах үзэл бодлоо. Үзэл бодол энэ бүх юм худалдахгүй. Энэ бие бол те өөр юм гэж энэ хоёр бие энэ хоёрыг гоё те ялгаж харуулж байгаагаар гайхалтай байхгүй. Тэгээ энийг чи хүн ерөнхийдөө бид нар энэ хоёр чинь юм тустай юм ангид юм гэ те. Яг гэтэл одоо бие махбодороо айгу үнэнч мөртлөө сэтгэл санаа үзэл бодлоо худалдсан хүнийг чинь бол үнэнч хүн өдр гэж бас үзэх тийм бас юм биш үү? Бас юун дээр бас тийм хүн гардаг штеп. энэ дэр. Яг манай төвчгийн аргагүй хөнгөө орш хүн манай Томас биш штеп. Тий. Томас чинь болохоор зэрэг хүмүүс болохоор зэрэг тэр хөөрхийн нөгөө террас одоо ерөөсөө үнэнч биш одоо мянган хүүхэнтэй явуулдаад идэг шүү дээ. Гэтэл тэр хүн чинь хүмүүс болохоор зэрэг тэр нөгөө нэг террасаг амар хуурдаг юм болохоор зэрэг айгу муу хүн одоо гэд бодоод байтал тэр хүн чинь минийхээр бол миний үзэл бодлоор бол Томас маш таалагдсан. Яг бол тэр үзэл бодлоо хизээч худалдаагүй юм байхгүй тий. Яагаад нөгөө ажил албан тушаалаасаа буухгүй тулд би үгээгээд хэлчиж болох байтал үгүй. Сэтгэл зүрхээрээ бол тэрээс одоо үнэнч бие махбодороо үнэнч биш. Тэгээ хайр дурлалын хувьд энэ хоёрын хайр дурлал бол төгс. Яг нөгөө энэ залуугийн тэр хайрлаж байгаа өөрийгөө тэр хүүхнийг ингэж хайрлаж байгаа тэр хайр бол айгүй тийм цэвэр хариу тий. Тэгээ яаж тэгж ганцхан нөгөө зурагнаас тэгж ингэж тэр хайр инспирэшн гарч ирсэн тэр нь айгүй сонирн байгаа байхгүй. Ер нь залуу бол ерөөсөн муу хүн биш. Үнэхэрийн сайн. Гэхдээ дандаа харамсалтай нь өөрийнхөө хясаан дотроо өөрийнхөө нөгөө нэг гадуурх одоо нөгөө бүрхүүлэн дотор амьдарсан нөгөө. Ерөөсөө насан туршдаа тэгж бүрхүүлэн дотор уйдгар гунигтайгаар амьдарж байгаа. Тэр нөгөө анхных нь тэр том хайр нь бүтээгүй болохоор үлдсэн амьдралаа золиослцсон. Төгсгөл нь айгүй харамсалтай тий. Ерөнхийдөө чи төгсгөлийн юу гэж бодов? Төгсгөл нь бол яг хөө тэгэл аюу яасан энэ юу гэх ерөөсөө хамаг баг хайраа дуусгаад дотроо бүр өөрөө ингэдэг нөгөө нэг энэ яст мэлхий шиг заяа. Эргээд нөгөө хоёрын дотроо орцсон. Тэгээ ерөөсөө бүр бүх ертөнцөөс бүр ангид таслагдаад өөрийнхөө ганцаараа ингээ амьдэрсэн. Тэгээ энэ ерөнхийдөө яг нөгөө экстрим одоо юм хоёр туйлыг айгу харуулсан байгаа байхгүй бас. Туйлшрах юм чинь бас эрүүл бас байгаа байхгүй. Тэгэхээр төгс байхын тулд хүн яах вэ? Аль алийг бас авч явах хэрэгтэй.
Гэтэл тийм төгсөм гэж юу байх вэ хүнтэй? Гэхдээ тэгээд тэр охин мохноо таньдгүй эднэр айгүй амар. Тэр хүүхдтэй болсон гэдэг юм байна. Харамсмар тэр. Тий. Үнэхээр харамсмар. Тэгээ наад чи өөрөө тэгээ сүулт нь тэр нэг Турктэй буцаж очоод нөгөө тий Герман дайн болох гээд аав нь гинт нас ороод Турк рууг нь дууддаг ч. Тэгээ Турк руугаа гинт буцах болоод буцаж очоод тэгээ тэр нөгөө зохиосон амьдрал нь айгүй харамсалтай тий. Нэг Турк их нэрт хүүхэнтэй суугаад тэгээ тэрэндээ хайргүй. За тэр хайргүй ч яг хамгийн гол нь төгсгөлд нь тэр залуу чинь манай гол баатар Раиф Эфенди чинь ойлгодог байхгүй юу? Бас яг ойлгодог. Өөхийнхөө өмнө тэр нөгөө тэмдэглэл дээр бичсэн байдаг шүү дээ. Би ерөөсөө хайран амьдралаа айдсан дунд ингээ хэрэггүй бараг ингээ гардцчлаа гэдгийг ойлгоод тэрийг бичсэн байсан шүү. Тэгээ яагаад гэвэл энэ залуу чинь хаягдсан гэсэн ойлголттой байсан байхгүй юу? Тэгээ нөгөө хүүхдтэй гэдгээ нөгөө тийштэй тэгээд л бүр хэрвээ хаягдсан гэдгээ мэдгүй энэ хүүхэн насварсан гэдгээ мэдсэн. Энэ хүүхэн өөрийнх нь хүүхдийг төрүүлээд амар өөрт нь хайртай хэвээрээ насварсан гэдгийг мэдсэн бол арай жоохон joyful итгэлтэй байх байсан байхгүй юу? Гэтэл энэ хүүхэн чинь гин залуу болчхоор чинь намайг хайчлаа гэд ерөөсө бүх эргээд нөгөө нэг бүр урдныхаасаа доор тэгээ энэ залуугийн ертөнц бол ганцхан тэр хүүхэн л байсан. Тэгээ энэ ертөнц энэ хүүхэн өөрийг нь хайснаар энэ хүний бүхэл бүтэн ертөнц нь харагдуулагдаад нураад бүх одоо эргэн тойрны хүмүүс нь хүртэл тэгээ чахархуулагдаж байгаа. Өөрийн тэр хүний хувьд л ерөөсөө итгэлгүй болсод эдгээр төрөөс юу ч ярьж болохгүй. Ерөөсөө ийм ингээл өөрийгөө юунд. Тэгээд ямар ч нэг юм сонирхолгүй амьдран тий. Тэгээд тэр хүүхдүүд эдгээр нь тоож байгаа ч юм байхгүй. Тэгээ бүх хүн дээрлэхээл тий. Яг үнэн. Ерөөсөө л нэг юм аримдэрч байгаа үгүй ч юм уу. Бараг өөрөө болохоор ингэж байгаа байхгүй юу? Тэр насварсан тэр нөгөө хүүхнээ мэдэнгүү тий. Би энэ баг энэ хүүхнээс өмнө баг насварсан юм байна да гэж байгаа байхгүй. Сэтгэлээр сүлд нь айгүй. Тэгж ойлгож байгаа байхгүй юу? Гэтэл тэр хүүхэн нь яг насварсан өөрөө болохоор сэтгэлээр альтруу насварсан. Тэгээд одоо сэтгэлээрээ өгчээ дахиад тэрнээс хойш 20 жил амьдарч чадбайгаа байхгүй тий. Би нэг ном дээр айхтар сүртэй уйлаад эмороод идэггүй. Энэ дээр бол ёстой эмороод би бас уйлсан шүү. Би бас уйлсан. Ном уншиж дуусчаад би зохиолчийн тухай бас жоохон ингээд судалсан чинь бол энэ зохиолч айгүй харамсалтай Туркд яг өөрөө тэр бас нэг Герман эднэрт сурч бас амьдарч ирсэн ч үлээ тийм. Тэгээд 41 үлээ 2хан настайдаа тэр нөгөө Туркийн тэр нөгөө засаглалаас зүгтаагаад ч үлээ Болгар руу гарч явж байгаа. Тэгээд хил дээр ингээд хүнд хилийн харуул маруул бодуулаад 42-ыг 2хан настайдаа насаа айгүй залуухан насаарсан гэж. Тэгээ ингээ амьд цэрүүн байхдаа энэ зохиолоо ерөөсөө баг 3 сарын дотор бичсэн. Яг онгодоор бичсэн. Энэ бас өөрийнх нь тэр нэг тийм хайрын онгодоор бас бичсэн. Бүр айгүй тийм сүнслэг зохиол байгаа байхгүй юу? Ерөөсөө хүний сэтгэлийг төгсөлцүүлэхээр өвөрмөц чимийг хаддаг зохиолч үл юм. Их торгон мэдрэмжтэй. Дуусчаад тэгээ энэ амьд сэрүүнд нь энэ зохиол нь яг хуу тодорхой хэмжээгээр алдартай болсон ч гэсэн чинь бүр ерөөсөө саяхан англи дэлхийн бусад чухал хэл рүү орчуулагдсны дараа сая 70-80-аад оны үед л ерөөсөө дэлхийн бестселлер болоод амар мундаг явсан юм билээ. Тэгээ би энэ гоё зохиол ингээ монгол хэл рүү ингээ орчуулагдсанд нь бол маш баяртай байгаа. Айгу сайхан зохиол гоёор ингээ орчуулагдсан сонин нэртэй те. 1-5 одонд чи арсын өрөмтэй модонод хэдийг өгөх үү? За ямар ч лээсэн би бол 5-ыг өгч чадна. Тэгээ орчуулгын талаар юу гэж бодов? Орчуулга нь эхэндээ нэг л юу байсан тэгээд үгийн зарим сонголт Монголтой. Орчуулга бол сайн гэхгүй бас муу гэхгүй зүгээр дунд зэрэг л санагдсан надад. Эннээс сүүлд одоо Мон судрын өөр уншсан зарим зохиолын орчуулга бол үнэхээр супер гоё байсан. Одоо жишээлбэл Шатрын тууж ч юм уу одоо өнөөдрийн миний яг одоо уншиж байгаа тэр 6 тухай газар эднэрийн орчуулга бол супер. Энэ арсын өрөмтэй Мадоннагийн орчуулга бол зарим юм дээр модон орчуулгатай. Тийм нэг сайн болвол бишээ. Гэхдээ бол ямар ч асуудалгүй ойлгогдно. Гэхдээ яг одоо тэр урд талаасаа бол жоохон тааруухан санагдсан шүү. За баярлалаа. Чамд энэ хоёр гоё сайхан ном авчирч намайг ингэж миний урам зоригийг бас сэргээж штэ. Энэ сайхан зориггүй. Тийм.
хүн болгон мэдээж далаа шиг биш байх л да. Зарим хүн бол нөгөө бүх юм нь ил газар шиг хүн байгаа тий. Газар чинь бол зүгээр байгаагаар амьддаг одоо над шиг тий. Гэтэл зарим хүн бол ийм нууцлаг далаа шиг хүн биш тий. Далаа бол зөвхөн хүн харахад бол зөвхөн усал харагдана. Гэтэл дотор нь бол ёстой уул байгаа. Ой мод байгаа. Далаан дотор чи ой мод байна. Загас гэд үнэхээр нөгөө нууцлаг гайхамшигтай ертөнц. Тэгээ би өөрөө энэ сэцэлийн арал дээр ирж газрын дунд тэнгис ингээд сэлээд нөгөө нүдний шилээ зүгээл ингээд доошоо харахаар чинь нэрээ үнэн гайхамшиг ингээд хажуугаар загас сэлээл тэгэл тэр ёроолд нь байгаа нөгөө далайн од тэгэл ургамал юм ингээд далайн юмд ингээд найгаал тий. Йоо үнэн гайхамшигтай тэр үнэхээр дуртай яадаг гэж. Заваар ингээд явж явах чинь далайн өнгө нь өөрчлөгддөг байхгүй юу? Хэрэг хүн гэдгээсээ шалтгаалаад өнгө нь амар өөрчлөгдөнө. Тэгэл завин дээр сууж байхдаа би ингээд далайг хараад л энэ далайн дор юу байгаа бол гэл ингээд өөрийнхөө ингээд төсөөлөх гээл те. Үнэхээр гоё далай. Далайг харахаар бол хүн үнэхээр сүрдмээр тэгээд давлгаа мавлгаатай байх. Йоо бүр хүн мөн чинь бүр зүгээр л зомгол юу ч биш зүгээр л тэгээ Монгол мэдээж далай орн биш. Гэхдээ тэр далай гэдэг юмн дотор хүн орохоор танигдчихгүй нууцлаг ертөнц. Тэгээд дээрэс нь хүн гэдэг юм энэ далайн хажууд тий зүгээр юу ч биш. Бүр юу ч биш. Зүгээр л зомгол. За тэгээд энэ арьсан өрөмтэйг Мадонна гэдэг энэ сайхан зохиолыг уншиж сонирхоолой. Тэгээ хайр дурлалын тухай хамгийн сайхан зохиолын нэг, хайрын нэг гайхамшигтай өнцөг. Тэгээ мэдээж хайр дурлалын тухай зохиол болвол Америк кино шиг дандаа ингээ бүтээд сайхнаар бол яадгүй ерөнхийдөө бол гонигтай тэгээ мэдээж бүтлэхгүй хайрын түүх. Тэгтээ хүнд хоромхон өөрийгөө ойлгоход, бусдыг ойлгоход нэгэн сондгой өөр өнгө болно байхаа гэж найдаж байна. Манай найз тэгсэн шүү дээ. Тэгээд одоо өөрөө юм арьсан өрөмтэй Мадоннагүй юм чинь дараа нь Монгол явахдаа энэ номыг худалдаж авч гэртээ номын сандаа байлганаа. Тэгээд ер нь дараа нь ингээд бас нэг архиж уншихад гоё. Ер нь гэрт байж хахад зүгээр олон жилийн дараа бас яаж өөр мэдрэмж төрөх нүгэд олон жилийн дараа архиж уншихаар тийм гоё ном гэсэн шүү. Өнөөдөр би уншлаа. Дараа нь өөрчлөгдөн ш миний бас тий. За анхаарал тавин сонссонд их баярлалаа. Баяртай.